Ядуурал өвчин эмгхээс болоод хүсэл мөрөөдлөө биелүүлж чадалгүй хэцүү амьдардаг хүүхэд багчвал олон. Ирээдүйг жолоодох баг балчрууд эрүүл саруул цаваа сэргэлэн өсөж байж л тогтвортой аз жаргалтай ертөнц бий болно. Хүүхдэд ээлтэй аз жаргалтай ертөнц бий болгохыг хүсдэг We Love You олон улсын байгууллагын тэргүүн Зангилжаа нэгч хүүхэд хүсэл мөрөөдлөө алдахгүй байгаасай, ээлгүй муу орчин нөхцлөөс болж гадуур хагдахгүй байгаасай гэсэндээ дэлхийд даяар хүүхэд залуучуудыг дэмжих төслүүд байнга хэрэгжүүлдэг билээ. Өөр хүүхэд нь ядуурал өвчин зовлонгоос ангижирч эрүүл саруул цаваа сэргэлэн өсөхийг хүсэн найдах эхийн хайр ховор өвчнөөр шаналж буй Фатима гэх Бангладеш охинд ч хүрлээ. Бангладешийн 12 настай Фатима охин их сургуулийн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлнэ. Фатимагийн өвчин хэр хүнд юм бол? 모야모야병이라고 합니다. 일시적으로 머리에 피 공급 능력이 모자라게 돼서 뇌허열 증상이 나타나요. 언어 중추 같은 곳에 허열 증상이 생기면 말을 갑자기 못하게 되고 또 기억력 장애가 생긴다든지 또는 발작을 한다든지 머리에서 생길 수 있는 모든 증상이 다 생길 수가 있습니다. Моя өвчин нь тархийг цусаар хангадаг судснууд нь цаг хугацааны явцад агшиж байдаг эдгэршгүй өвчин аж. Охин хагалгаанд орох цагаа алдаж улмаар тархинд нь их хэмжээний гэмтэл учирсан байна. Ховор өвчнөөр шаналж буй Фатимагийн өрөвдмөр байдлыг сонсоод We Love You олон улсын байгууллагын тэргүүн Зангилжаа түүнд халуун дулаан тусламжийн гараа сунгав. We are very helpless in Korea founding we have just like a boat without rudder here but we are founding some way to save my daughter through We Love You Foundation's support, and I thanks all of the team, especially chairperson, managing director and director general for their support. Мистасал дуусны дараа We Love You байгууллагынхан Фатимагийн ар гэрт зочилсан юм. Фатима тэднийг ичингүйрэн инээмсэглэн угтлаа. Ном уншиж зураг зурах дуртай Фатимад Зангилжаа тэргүүн нэгэн нандин бэлэг илгээжээ. Фатима аав ээжийнхээ тусламжтайгаар зураг зурж байна. Охины гэрийнхэн чимээгүйхэн инээмсэглэн. এটা আমার মেয়ের জন্য খুবই দরকার ছিল কারণ ও একা একা যখন বসে থাকে ড্রয়িং করে করে তার সময়টা খুব ভালো কাটবে সেজন্য আপনাদের সবাইকে অনেক ধন্যবাদ ওর খুশিগুলোর দিকে খেয়াল রাখার জন্য Fatima is very happy. Зураг зорж байхдаа Фатима охин бяцхан уруулаараа нэгэн зүйл бувтна. Зангилжаа тэргүүний хайр халамжийн ачаар амьдрах найдвар нь сэргсэн Бангладеш охин Фатима. Охиныг өмнөх шигэ эрүүл саруул
аз жаргалтай амьдралд эргэн ирэхэд нь We Love You олон улсын байгууллага байнгын дэмжлэг үзүүлэхийг зорж байна.